За бодлын талаар багш мэдлэг оруулсан байгаа энийг орчуулад эхнийх нь жаахан царгаатай болоод хоёр дахь нь дахиад оруулж байна. За Everyone has different thoughts. За хүн болгон өөр ингэсэн бодолтой байдаг аа. And the thoughts depend on sattva, rajasa, tamas in the За тэгэхээр бодлууд таны биед байгаа тамаас, ражаас, сатва гэд энэ гурван зүйлээс шалтгаалдаг аа. body. If there is sattva, there is more sattvic thoughts come. Tamas is more, then predominant, then tamasic thought will come. За тэгэхээр таны биед ийм сатва хэрвээ давмгаалах юм бол сатвик бодлууд орж ирдэг юм байна. Хэрвээ тамс ингээд байх юм бол бас мөн тамсыг бодлууд нь тамсыг бодлууд төрдөг гэж. And you feed someone very hot, spicy stuff, rajasic thought will come. За тэгэхээр хэрвээ та одоо хүнд ингээд халуун юм ногоотой хоол ингээд хэрвээ өгөх юм бол тэр хүнд яах вэ гэхээр им ражасик бодлууд төрөөд байдаг аа. Your food definitely influences your thought process. Тэгэхээр энэ хоол бол гарцаа байхгүй таны энэ бодлын үйл явцад чинь нөлөөлдөг юм аа. Your gut influences thought process. And places also influence thought. Тэгэхээр энэ тухайн газар орон ийм байрлал гэх юм уу та. За эдгээр нь бол бас яадаг вэ гэхээр таны одоо бодолд нөлөөлж идэг аа. Through food you control. That's why there is a proverb, Jaisa an vaisa man. За тэгэхээр юу гэж гэсэн чинь одоо энэ хоолоороо дамжуулаад өөрийнхөө бодлыг одоо хянах боломжтой, өөрийгөө хянах бодол биш, өөрийгөө хянах боломжтой байдаг юм аа. Өөрийгөө хянаж болдгоо гэж хэлж байна. За тэгээд ийм эртний ийм одоо санскрит хэлэнд эртний ийм сургаал үг байдаг юм байна. Биш зүүр үг байдаг юм байна. Тэр зүүрцсэн тэр үг нь яадаг вэ гэсэн чинь одоо та ингээд ямар хоол идэнэ үү? Тэр бол таны сэтгэл байдаг аа. Саний сэтгэл болдгоо гэж хэлж байна. Таны сэтгэл тэр болдгоо гэж хэлж байгаа. As is the food, so is your mind. That's an old proverb. But the more you grow in consciousness, the impact of food is less. Тэгэхээр яадгүйгээр та энэ ухамсартаа хэдий хэрэг хэмжээгээр ингэж өсөж хөгжиж байна. Яг тэр хэмжээгээр явах үгээр тэр хоолны танд нөлөөлөл нь бол одоо сул байдаг аа. It's there, it is much less. A fan is running and then a string goes and gets stuck in the fan. Then За багш хэлж чинь ингээд одоо сенс ингээд эргэж байгаа гэд гараа ингээд хөдөлгөөд байна. За тэгвэл сенс ингээд эргэж байгаа. За тэгэнгүүт тэн дээр ингээд утас ингээд тэгэлжлээ гэж бодож чинь сенсэнд. За утас очоод ингээд утас ингээд сенсэнд нь ингээд очоод гаццсан байгаа гэж тэгж байна. the string also runs with the fan. За тэгэнгүүт нөгөө гацсан утас чинь яах вэ гэхээр сенстэйг хамт ингээд эргэжнэ гэдэг чинь. Хамт эргэждэг шүү дээ гэж байна. And is what I'm saying? Та нар миний юу ярьж байгааг ойлгож байна уу гэдэг чинь. Fan is running. За багш дахиад хэлж байна. Сенс бол эргээд байгаа. But when the string is stuck into it, the string also goes round. За тэгэнгүүт нөгөө сенс бол ингээд сенсэнд нөгөө утас очоод ингээд гаццсан байгаа. За тэгэнгүүтээ нөгөө гацсан утас чинь яг хөөхөр сенстэйг хамт ингээд эргэлдээд байна. Бас ингээд хамт эргэлдээд байна гэдэг чинь. Like that, when you identify the thought, then it starts remaining in you. Тэгэхээр яг энүүтэй адилхан яг уу гэхээр та одоо өөрийнхөө биш та одоо өөрийгөө бодолтойгоо яг адилтгаад эренгүүт яг уу гэхээр энэ нь ядг гэхээр таны одоо дотор чинь яг юм одоо үлдэж эхэлдэг юм аа гэдэг чинь. But if you disassociate with the thought, you don't identify the thought came from. За тэгэхээр ерөөсөө өөрийгөө битгий бодолтойгоо адилтгаараа. За энэ миний бодол шүү л гэж битгий хэлээрээ гэдэг чинь. Don't say it's my thought. Then they come and they go. Бид нар чинь ингээд ирээл буцаал явдаг шүү дээ. It's like the water in the flowing river
or the water getting trapped in a puddle. За тэгэхээр ингээд голын ус ингээд урсаал ингээд явцдаг. Тэ ингээд тэнгүүд эсвэл олвол ингээд урсж байгаа усны газараа ингээд очиод ингээд гацаад ингээд намаг ингээд үсгчдэг тэ намаг үсээд тэгээд тэр нь ядг вэхээр намаг үсдэг. За ус ингээд тогтчдөг. За That's the difference. энэ бол ийм өөр юм а гэдэг чинь. Everyone has